За намайг одоо Сугар гэдэг. Одоо 20 настай. За усын спортоор 7 настайгаас эхэлчихлээ. Одоо 70 адад одоо баяраа дасгалжуулагчийн доор бол 8 настайгаас хойш яваад нийт 12 жил болсон байна. Би айгүй их илүүдэлжинтэй байсан байхгүй. Тэгээд ерөөхдөө турах зорилгоор орж ирсэн. Анх төвөсөнд ээж явуулж байгаад 10 настайд яг энэ ч нэг хөрсөг тэмцээн болж ирсэн. Тэрэн дээр нэг мөнгөн медаль аваад ер нь тэгээ хүүхдчин медаль авахаар ер нь урамшаад ер нь илүү хичээгээд бэлтгэлтэй явж байгаа. 14 настайгаас эхлээд гадаадын тэмцээнд орж эхлээд туршлага өргөлөөлөл явсан. Залуучуудын дэлхийн аврагт орж ирсэн. 12 сард Унгарт 25 м бэсэний дэлхийн аврагт орсон. Сая сүүлд 7 сард Сингапурт задгаа усны дэлхийн аврагт орсон. Хичээлэхтэй үед бол сэлж одныг амжихгүй. Яг хөө тэгэл хичнээн ядарсан байсан ч гэсэн зүгээр ингээд бэлтгэлтэй яриад сэлийн очоор зүгээр л би ингээс хэрэгждэг. Сэтгэл санаач бас дагаад тайван болоод амар болчихсон. Ер нь усан цэлхэд бол нэг хүмүүсийн ингээд дуу чимээг сонсохдохгүй шүү. Одоо ингээд хүн сэлж байгаа хоёулынгийнх нь яриа бол тэр хүндээ сонсохдохгүй. Ер нь тэгэл өөртөө л ярилцаад явж байна. За би бол мэлхий сэлэлт тэгээ холын зав үрсэлт хоёроор явдаг. Энэ одоо хасан тэмцээн яг Энэ хоёр төрлөөр л уралддаг. Надад бол гадны тэмцээнд уралдахад илүү амар санагддаг. Нөгөө учир нь одоо ингээд энэ тэмцээнд уралдах юм бол ер нь бол намайг бол ер нь тамирчдад мэддэг. Тэр нэг жоохон ингээд дарамт марамт үүсгээд явах шиг сайдээ. Хиттэй явах нь уу, яаж явах нь уу, сайн явах нь уу, муу явах нь уу гэдэг. Гадаад бол намайг бол сайн мэдхгүй шүү дээ. Энэ бол дарамт арай бага шиг байсан. За сая 7 сард Сингапурт задгаа усны дэлхийн аврагт оролцсон. Энэ одоо Монгол улс бол хамгийн анх удаага ингэж оролцсон тийм том тэмцээн байгаа. Нийт 4 тамирч орсон. Хэцүү байсан зүйл юу гэхээр ерөнхийдөө бол 70 ус ч ийм бассейны ус шиг юм тогтуу биш. Давлгаатай. Тэр ерөнхийдөө бол юу ч харагдахгүй нэг тийм харанхууд. Тэгээд бас айгүй их давстай. Тэр нь хэцүү. Тэгээд давлгаатай болохоор жоохон сэлж явж байгаад урагшаа ингээд замаа харахгүй бол нөгөө нэг давлгаандаа төрөгдөөд яа ингээд чигээр явахгүй далигаа явчих магадaltaй. Тэр нь л хэцүү байсан. Бэлтгэл дээр хин одоо илүү хичээж энэ л одоо ухаантай ажиллана л одоо тэмцээн дээр ял байгуулдаг гэж би боддог. Ер нь тэмцээн дээр би бол аль болох тайван байх хичээдэг. Тайван намуухан дуу сонсож. Тэгэхээр нөгөө нэг биемийг хөшөд сандах нь гайгүй. Тэгээ юм дайггүй. Тэгээд ерөөхдөө нэг хүмүүстэй нэг ярьж марихгүй зүгээр ингээд ганцаараа жоохон ингээд өөрийгөө жоохон тусгаатлаад тэр жоохон бэлт. Сугрын хувьд бол анхнаасаа л ерөөсөө сонгож авсан тамирч юм байсан. Угаасаа өөрийнх нь характер, бие физиологийн асуудал нь бол мэдээж бас усан огшсон байсан. Тэгээд яг бүтэн жилийн хугацаанд яг тамирчин болох тэр техник арга барил бүгдээ зааж өгч суулгажсэн. Тэгээд тэрний дараа өсвөр үеийн залуучдын улсын аврагаас эхлээд бид тэгээд тогтмол тэмцээнд оролцсон байсан. Ер нь бол Монгол улсын түүхэндээ бол эхний гуравт дандаа эхний байруудад шалгарч байсан. Тэрнээсээ шалгарч тэм дэлхийн тэмцээнд оролцож байсан. Тэмцээнд одоо нэг муу амжилттай оролцсон. Одоо бүр цагийн амжилт бүр буурах тохиолдлууд бол бүр ингээд хөлий гэж боддог байсан. Ер нь ингээд амар хэцүү бэлтгэл хийгээд нөө цаг маг авахгүй байхаар ч бас нэг жоохон ботролд орох гэдэг. Гэтэл нэг хэд орноос зүгээр бол буцаад бэлтгэлтэй л орчдөг л та. Ингээд дуусгачаар арай хайран биш тэгээд ер нь нэг тэмцээн дээр алдаа гарах юм бол аль болох тэрнээсээ тэгээд тэр алдаага засаад дахиж давтахгүй байхыг л ер нь үздэг. Дэлхийн одоо усны холбоог World Aquatics гэдэг байдаг байхгүй. Тэрнээс ингээд жилд нэг тэдэн хүүхдэд нэг тоо зарлцсан нэг тийм тэтгэлэг зарлах юм байлаа. Тэнгүүт нь тэр тэтгэлгийг авангууд дахиад нөгөө одоо тэр улстайгаа холбогдоод бас
дахиад нөгөө сургууль моргол давхар нөгөө нэг дан спортоор явахгүй бас хажуугаар нөгөө нэг боловсрол эдрээ дээшлүүлэх зорилготой сургуулиар нь явуулах тийм тэтгэлэг заалаад тэм тэнцээд Монгол улсын хувьд бол материалын баазын хувьд жоохон дутагдaltaй байдаг усан сэлэлтийн тамирчдын талаар ярихад тийм учраас илүү цааш нь бас нөгөө олимп дэлхийн аварга руу хөгжүүлэх гэх юм заашгүй бид нар одоо гадагшаа бас сургууль явуулах шаардлагатай. Тэгэхээр энэ тухайн тамирч маань өөрөө бас сонгогдсон тодорхой хэмжээний төв дэлхийн аваргуудад амжилттай оролцсон. Тийм учраас бид нар энэ сугрыгаа бас цааш хөгжүүлээ. Бас олон улсын тэмцээнд тогтмол амжилттай оролцоодой гэдэг үүднээс мэдээж бас олон улсын усны холбоо тухайн саналыг бол хүргүүлсэн. Яг энэ хүрээндээ ч бас азан таарсан юм уу? Унгарын засгийн газар усны холбоо яг 3 жилийн тэтгэлэгтэй юм хөтөлбөр зохион байгуулж байгаа. Бид нар яг ингээд боломжинд таараад ингээд орж байгаа. Энэ бидэрт бол маш том боломж бийж байгаа гэж харж байгаа юм. Цаашид тамирчин маань амжилттай ингээд энэ хөтөлбөртөө хамрагдаад төв дэлхийн тэмцээнүүдэд эхний байруудад зогсоод дэлхийн аваргад амжилттай оролцоод олимпиада эрхийг аваад олимпиадаа сайн оролцоосаа л гэж үзэж байна. Тууштай байдлаар явахын тулд бас гэр бүлийн дэмжлэг аягүй чухал санагддаг. Одоо шинэ тамирчдыг одоо ингээд эцэг гэх нь одоо баг зүгээр сэлд сураад тэмцээнд ороод баг шууд медаль авах юм шиг яриад байдаг байхгүй. Тэр хүүхэд чинь бас ингээд нэг тэмцээнд 2-3 тэмцээнд орж үзээд туршлага хөрөнгөлүүлээд тэгээ сэлтүүдийнхаа техникүүдийг одоо сайжруулаад бэлтгэлээ илүү сайн гээд тэгж бас нэг явж иж бас нэг за нэг жилийн за нэг 2 жилийн дараа хэл нэг яаж нэг гайгүй болоод медаль авч магадгүй болох юм шиг. Тэгэхгүй ингээд нэг жил олонгууд нь за энэ ерөөсө болох юм байна. Энэ ерөөсө сайжрах юм байна гэж ер нь эцэг эхчүүд нь харагдах тохиолдол бас байд. За эхний удаа зүгээр л сонирхоод яваад үз. Ямар ч лээсэн сэтгэлийг ч гонсоолохгүй. Тэгээд бэлтгэл хийж иглүүл ер нь тууштай хийж иглээ. Усын спортыг юу гэж тодорхойлох вэ гэвэл тэр миний хувьд яг л гэр шиг нэг л тийм халуун дулаан мэдрэмж төрүүлдэг тийм л газар гэж байна. Цаашдын зорилго бол 28 оны олимпиад одоо AB цаг гэж яддаг. Тэрний B цагийг биелүүлж авах зорилготой.